За мэдээллийн хөтөлбөр тодруулга болонгаараа үргэлжилж байна. Манай зочноор улсын хурлын байгаль орчин хүн сүлд аж ахуйн байнгын орооны дарга улсын хурлын гишүүн Гардхүүгийн баяр сайхан оролцож байна. Тэгэхээр удахгүй үндсэн хуулийн өдөр болох гэж байна. Тэгэхээр үндсэн хууль тойрсон асуудлаар хүмүүс бас янз бүрийн мэтгэлцээ өөрсдийн үзэл бодлыг бас илэрхийлдэг. Та ер нь үндсэн хуулийг өнөөдрийн амьдралд хэрнийсэж байгаа гэж үзэж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа юм. За үндсэн хуулийн асуудал бол яа харахгүй одоо монголчууд бидний өнөөдрийн амьдралын одоо суурь болж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Ардчилсан төр бид байгуулсан энэ ардчилсан төрийн хамгийн одоо чухал зүйл бол үндсэн хуулиараа бид баталгаажуулаад явж байгаа. Хувийн өмчийг бид баталгаажуулсан байгаа. Хувийн өмч бол халдшгүй ийм одоо дархан байх ийм зүйлийг баталгаажуулсан. Тэгэхээр хувийн өмч өөрөө хүний үг хэлэх хэрэг чөлөө бусад бүх зүйлийг бас давхар баталгаажуулж байгаа юм л та. Энэ утгаараа манай ардчилсан үндсэн хууль маань бол монголчууд бидний энэ ардчилсан нийгмийн баталгаа гэж би хувьдаа хардаг. За нөгөө талаар үндсэн хуулийг бид өөрчлөх үгүй юу гэдэг асуудал бол үе үеийн хурал дээр бол энэ байнга яригддаг асуудал л да. Миний хувьд бол монголчууд бид бол үндсэн хуулиа одоо энэ бол хизээж халдшгүй дархан байна гэсэн ийм ойлголт бас өрөөсгөл гэж би хувьдаа боддог. Үндсэн хуулигаа бид бол цаг үетэйгээ нийцүүлээд бас өөрчлөлт явах зөв зүйтэй гэж бодож байгаа. Тэгээ 20 жилийн өмнөх нөхцөл байдал, өнөөдрийн нөхцөл байдал бол бид бол улам одоо жишээлбэл Монгол улсын ерөнхийлөгч Монголын төрийг ухаалаг төрлөө хөтлөх асуудал яригдж шүү дээ. Энэ чинь бол миний хувьд миний ойлгож байгаагаар бол ухаалаг төр маань өөрөө ерөөсөө энэ төрийг улам ард иргэдэд нээлттэй тунгалаг авилгагүй төр болгохын төлөө л одоо энэ ухаалаг төр бол замын зураг хийх ёстой гэж би бодож байгаа. Энэ утгаараа үндсэн хуулиа бид цаг үетэйгээ нийцүүлээд өөрчлөлт явах нь зөв зүйтэй гэж бодож байна. 2000 оны нөгөө үндсэн хуулийн 7 өөрчлөлийн тал дээр бас хүмүүс янз бүрийн байр суурьнаас ханддаг, олонх нь бас шүүмжлэлтэй ханддаг. Таны хувьд ер нь ямар бодолтой вэ? Энэ 7 зүйл заалтыг тийм өнөөдөр яг жишээ нь одоо ерөнхийлөгч улсын хурлын гишүүн давхар дээлтэй байж болохгүй тийм ээ, засгийн газрын гишүүний хавсарч хийх нь бас тохисгүй байна гэж бас байр суурь илэрхийлдэг. За би бас үүнтэй санал нэг байдаг. Тэгээ Монгол улсын их хурлын гишүүн гэдэг чинь өөрөө хууль сахиулагч байхгүй. Хуулийг бид өөрсдөө баталдаг. Хуулийн хэрэгжилтийг бид өөрсдөө хянаад явж байдаг. Энэ утгаараа өөрөө хуулиа гүйцэтгээд өөрөө хянаад явах гэсэн зүйл байж болохгүй л дээ. Тэр утгаараа Монгол улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн байх зохисгүй гэж би хувьдаа бодож байгаа. Монгол улсын их хурл засгийн газрын хуулийн хэрэгжлийг хянах ёстой. Энэ утгаараа засгийн газар өөрөө бие даасан буюу дан одоо засгийн газрын гишүүнээр л байх ёстой. Заавал одоо их хурлын гишүүн байх шаардлага байхгүй гэж би хувьдаа бодож байгаа. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ манай тодруулга болонд улсын хурлын гишүүн баяр сайхан оролцлоо.